We got away in the morning. The sun and the rain. We'll travel through sleepy nighttime. We won't follow the stars. Шилдэг эрх. Flies you tell can make Өдөржин гараараа хийх хулсан сандлын үн Бангладешийн мөнгөөр 5 така 50 песо. Үүнээс 5 така нь мөнгө зээлүүлэгчээс зээлсэн үндсэн зээл ба хүү төлөх ёстой мөнгө. Тэд ердөө 50 песо аваад гэртээ харьдаг. Өдөрт төлөх ёстой 10% аимшигт хөв. Үүнийг гэрчилсэн нэгэн эдийн засгийн лекцийнхээ үеэр ингэж хэлсэн. Хэдэн 10 сая доллар орж ирдэгч яг одоо миний нүдний өмнө зөвхөн хэдэн зуухан песод тэдний амьдрал ба үхэл оршиж байна. Тэр давхисаар Бангладешийн банкыг зорив. Ядуу хүмүүст мөнгө зээлүүлдэггүй шалтгаан нь юу вэ? Ядуу хүмүүс барьцаа хөрөнгөгүй учраас тэр зээлсэн мөнгөөл төлөхөд болох ёстой байлтай. Яагаад барьцаа хөрөнгө хэрэгтэй вэ? Энэ бол дүрм. Тийм үү. Тэгвэл энэ дүрмийг өөрчлөхөд л болох юм байна. Инхүү Юпос шууд банк байгуулжээ. Түүний байгуулсан банкны шин дүрм барьцаа хөрөнгө баталгаа шаардлагагүй. Зээлийн дээд хэмжээ $150. Зээлийн доод хэмжээ 25%. Манай банкнаас мөнгө зээлхийн тулд та ядуу гэдгээ батлахад болно. Зээл авах боломжтой шилдэг эрх бол ядуу байдал. Ядуурлан залхуурал юм уу? Оюуны хомсдол зэрэг хувийн шалтгаанаас үүсэлтэй байх тохиолдол маш ховор. Харин тэдний ядуу байгаа нь багахан хэмжээний мөнгийг олох боломжгүй учраас $150 ч хүрэхгүй мөнгөөр авсан хуучин оёдлын машин, нэг тугал, хоол зарах тэрэг, тэд ийхүү ядуурлаас гарч эхэлж байна. Зээл авсны үр өгөөж 98%. Яаж юм өвөрмөц банк байгуулах болсон бэ? Уламжлалт банкуудын хийдэг аргаас яг эсэргээрээ байлгасан нь 2006 он Мухаммед Юнус нь Граммин банкаараа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн.